За, тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг хуулийн төслийг бол манай арч намын бүлэг дээр орж ирж байхад нь байр суурь бас илэрхийлж ирсэн. Ер нь бол яг хаа манай бүлэг дээр өчигдөр бас манай судлаач нар энэ талаар хэлэлцсэн. Тэгээд арч нам бол одоо баруун төв үзэл баримтлал нам учраас бизнес ихэнтэй ээлтэй байх үүднээс энэ татварыг огцон нэмэх, бизнес ихэнтэй татвар ээлтэй бодлого байх ёстой гэдэг байр суурьндаа байж байгаа. За энэ хуулийг бүгд нь бол дэмжиж байгаа. 8 жимэг гишүүнийг бол шүтэн биширч байна. Одоо ийм галтай хуулийг аваад ингээ орно гэдэг бол сайн. Гэхдээ хэд хэдэн асуудлыг бол заавал хэлэх ёстой хэдий юм байна. Яг гэвэл хууль сайн байх үүднээсээ. Тэгээ эргэн тойрны хардгаас илүүтэйгээр энэ зүйл залтан дээр анхаарах ёстой шүү дээ ажлын хэсэг. За тэгэхээр татварын асуудал байна. 26-50% ингээ цаашаа ингээд нэмээ явчихж байгаа. Тэгэхээр ингээд татвар огцон нэмэхээр тухайн бизнес эрхэлж байгаа тамхи оруулж байгаа компаниуд ч бэлтгэлтэй байгаа мó. Нэг. За үүнээс гарах нөгөө сөрөг нөлөө гэж байж болох уу? Өөрөөр хэлбэл Сухай законны үед бид нар хуурай хууль гэж ярьдаг шүү дээ. Энэ шиг сөрөг эффект гарах уу? Зарим судлаач нар нь бизнес эрхлэгч ийм нөлөө гарна гэж хэлээд байна л та. Яагаад гэвэл татвар өндөр болчоор жинхэнэ тамхиа татгаад тэр чинь маш өндөр татвартай болчих байгаа учраас тамхи орлуулагч хуурамч тамхи гэдэг юм уу? Одоо улам хортой тийм тамхинуудыг гайлаар оруулж магадaltaй байхгүй. Одоо гайлийнхантайгаа бас энэ зүрийн сүлжээнд орцсон байна. Ил биш. Бадаалт биш ил шүү дээ энэ бол. Тэгэхээр энэ дээр нэг хариулж өгөөч гэдэг. Тэгвэл Киргиз, Казахстан эзэрт бол 23-аас 27-нд 8% нэмж байна. Казахстанууд бол 6-аас 10% ингээ нэмээд явж болж байна гэсэн жишээ харагдаж байна. За дахиад энэ хуулийн дээр дахиад нэг шүүмжлэлтэй тэр жижиглэнгийн эрхлэгчид энэ тамхи худалдаалж байгаа хүмүүс нь хэлээд байгаа нэг саналыг заавал харах хэрэгтэй. Энэ танхим дээр гарсан ярианаас би үнэлж яриад байгаа шүү. Төхөөрөмж. Вебн дээр нөгөө өөрөөр хэлбэл төхөөрөмжн дээр татвар тавиад байгаа байхгүй. Никотин дээр нь биш. Төхөөрөмжн дээр. Тэгвэл бид нар үнсэн тамхиг гансаар татсан чинь гансан дээр татвар тавих юм уу? Энийг нэг хариулт өгчмөр үү? За гаан дээр асуудал яригдээд энэ 6-гийн 7-гийн 16 дээр өөрөөр хэлбэл гаан үлдээд бусад энэ амт хүнийг аваа ицсэн юм байна л та. Тэгэхээр энэ вебн зарж байгаа хүмүүс нөгөө веб тамхи амт хүнэргүй бол тамхи биш болчихж байгаа юм байна л та. Зүгээр юм агаарс ороод байгаа юм ааш. Тэгэхээр энийг одоо хорж ийн гэж ойлголт нийгэмд гараад тах шүү. Миний байр суурь бол одоо олон хүмүүс судалгаагаар хилээд байгаа нэг зүйл бол эсвэл бүгдийг нь хорих хэрэгтэй. Гагийн ч хорих хэрэгтэй, тэр амт хүнрийн ч хорих хэрэгтэй. Эсвэл аль алийн тавиад татвараа тавих хэрэгтэй. Энийг янзлж өгөхгүй байна л да. За яагаад та нар тамхи татдаггүй гэдэг хүмүүсийг 57% 1 минут авчиад байгаа. 57% муухай нүртэй учраас гэж хариулсан бэл. Минут нэмж өгье. Тамхи татдаггүй хүмүүсийн 57% муухай нүртэй учраас гэсэн байгаа байхгүй. Тэгэх юм бол тэр гагийн намт хүнээр аль алийн авал та. Гагийн үлдэгээр таны чинь тэр янз бүрийн компани лобби хийж гин гэж яриад байгаа нь тэр хардталтаас ч юм болоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг эсвэл хоёулангийн тавих, эсвэл хоёулангийн болох юм асуудал. За парламентын дөрөв дэх асуудал нь парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгээс хуулийн хэрэгжилтэнд зүүн шинжилгээ хийсэн чинь 500 м орчимд нөгөө тамхи зарахгүй байх чинь 83.3% зөрчигдөд. Энэ хууль хэрэгжихгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр минийхээр бол энэ тойрогтой биш хэнд зарахуудтай чухал байхгүй. 21 наснаас доош юм 17 наснаас доош юм уу тэр өсвөр үеийнх очиж тамхи аваад байгаа бол камераар бичих бичлэг нь хэдэн цаг минут байх юм. ID-г нь яаж шалгах юм? GSC өдөр бол болдог гэж хэлсэн шүү дээ. За ийм асуултууд. За 3 асуулт байна. Номчин гишүүн сэглэн микрофон 3. Юм дарахгүй. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. 4 асуулт асуулаа, 2-д нь хариулаад одоо татвартай холбоотой асуудлуудыг манай мэргэжлийн ажлын хэсгээс хариулах хаа гэж бодож байна. За Ганбаатар гишүүн энэ 500 м-тэй холбоотой асуудлыг хөндлөө бид нар бас судалгаа хийгээд өөрсдөө ч гэсэн нийслэлээс одоо нийслэлийн хэмжээнд ямар байна гэдэг бүх нөгөө нэг цэгүүдээ хатгуулж агаад ингээд үдсэн. Нийслэл Улаанбаатар хотын хувьд бол мэдээж юм одоо хот төлөвлөлт хүн амын байдалтай холбоотойгоор хотын төвөр бол мэдээж 500 м-тэй холбоотой одоо тойрог зураад үзэх бол их цөөхөн газар бол ингээд байж байгаа юм. Энэ хотоос зайдуу гараад ирэх юм бол хаан улдуруу сонгон чингэлтэй ингээ гайр хамхан бол бас зөндөө байна. За энэ дээр мэдээж хуулийн хэрэгжилтээр анхаарах юм байгаад үнэхээр санал нэг байгаа бид нар хуулиа хэрэгжүүлнэ. Гэтэ яг энэ удаагийн бидний хуулийн үзэл баримтлал бол хүүхэд өсвөр үеийнхнийгаа хамгаалах.
Хүүхэд өсвөр үеийнхнийгаа тамхины энэ хүртээмжээс хамгаалах асуудал бол ерөөсөө ойр орчин тойронд нь хүүхэд их байдаг газар тамхиа татахгүй, тамхиа зардаггүй байх асуудал байгаа. Нөгөө талаараа бид нар бас хуулиа хэрэгжүүлэх асуудал дээр илүү сайн анхаармаар юм шиг байна. Хууль хэрэгжихгүй байлаа гэд хуулиа сулруулдаг логик руу бид нар явж болохгүй. Хэрвээ ингэх юм бол хар тамхиг бид нар хоригдсан байгаа. Гэхдээ Монгол улсад хар тамхины хэрэглээ өсөж гин гэдэг бидний сэтгэл эмзэглүүлсэн юм байна. Тэгээ хэрэгжихгүй байгаа юм чи яах юм бэ? Гайлаар оруулж ирдэг болъё гэдэг логик руу бид нар явахгүй тул эхний ээлжинд бид нар хэрэгжилтээр бас анхаарах ёстой гэдэг асуудлыг байгаа. Гэтэ энэ дээр бас манай гишүүд бол яаж энийг сайжруулах уу, яаж хэрэгжилтийг хангах уу гэдэг дээр олон сайн санаачлагуудыг гаргаж байгаа учраас одоо хилцүүлгийн явцад тусгаад явхад бол одоо бүрэн нээлттэй байгаа гэдэг хэлье. За гааны асуудал байна. Энэ хуулийг бид нар анх бас боловсруулахдаа бүх төрлийн амтыг нь хорхоор оруулсан. Манай ажлын хэсэгт байгаа одоо эрүүл мэндийн судлаачид, одоо бодлогын ажилчид миний хувьд ч гэсэн энэ асуудлыг нь хорих нь ёстой. Таны яг хэлж байгаа шиг гаагаар дамжуулж тамхин чинээр орох асуудал бол дэлхийд даяна угаасаа их байдаг. Дэлхийн 36 улс гаатай тамхиг хоригдсон ийм байгаа юм билээ. Гэтэл би яг энэ асуудлыг та бас хэллээ галтай асуудал гээд олон гишүүдийнхаа дэмжлэгийг авахыг хүссэн. Ингэжээж энийг явуулна гэж үзсэн. 78 гишүүнтэйгээ бид нар одоо санал бодлын сонссон. Энэ дээр үнэхээр одоо хэрэглээнд их нэвтэрсэн энэ гаатай тамхины асуудлыг яах вэ гэдэг дээр бас нэг талын байр суурь шууд баримтлах боломжгүй байсан учраас ингэж орж ирж байгаа. Гэхдээ хилцүүлгийн явцад бол энэ манай гишүүд санал гаргаад гааг хасна гэх юм бол бидний мэрэгжлийн ажлын дэд хэсгийн зүгээс бол дэмжихэд бэлэн байгаа гэдгийг бас хэлмээр байна. За татвар төхөөрөмжийн татвар болон хуурамч тамхитай холбоотой асуудлыг бас манай ажлын хэсгээс хариуцлага. Ер нь бол мэдээллийн сантай болсноор бид нар хуурамч тамхиа сэргийлэх бас юм арга хэмжээг хуулийн төсөлтөд тусгасан байгаа талаар түрүүн бас дурдсан байгаа. За микрофон хэрэг нэ. За гайлын төлөв бүтээн дарга Сэрэн Чимд. За би энэ төхөөрөмжтэй холбоотой талаар мэдээлэл өгөх гэсэн. За жоохон буруу ойлголттой яваад ах шиг байна. Тэгэхээр асаахгүйгээр сурч татах зориулттай тамхи гэж энийг хэлдэг. За энэ маань дотроо одоо энэ гадна талд нь бичсэн байна. Энэ 3% никотин агуулсан 25 мл-тэй ийм никотин агуулсан дээрээ дотроо пропиленгликол, за глицерин, за амт оргуулагч гэсэн ийм одоо бодис агуулсан ийм нийлэг органик одоо нэглүүдийг агуулсан ийм тамхи байгаа. За энийг өнөөдөр юу гэж бодож байгаа гэхээр чинь энэ дээрээ ч өгсөн бичсэн байгаа. Одоо гадна талх дээр нь энэ бүтээгдэхүүн бол одоо никотин гэдэг юмыг агуулсан. Никотин бол химийн бодис юм аа гэдэг. Тэгэхээр нийлэгжүүлж гаргаж авсан химийн бодис түүнтэй холбогдуулаад бусад органик уусгагчуд дагуулсан ийм юм байгаа шүү. Тэгэхээр энэнийг бол бид нар дотроо тавихтаа зөвхөн 30% дотортой буюу тамхитай адилтгаж оруулж ирэхийн тулд бид нар өнөөдөр 30% Гүцэж хариулъя. Микрофон 2. Урд нь бол энэ тамхи маань юу гэж хэлсэн гэхээр та бүхний хэлдгээр электрон тамхи гээд 85 43 дугаар бүлэгт ордог байсан учраас хүмүүс ингээд буруу яриад байна. Тэгэхээр энэ маань өнөөдөр 2404-гээд бараг тодорхойлох кодлох уялдуулсан систем гэдэг конвенцэд Монгол улс 1991 онд орсон 93 оноос хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбогдуулаад Дэлхийн айлын байгууллагаас ангиллын кодтой холбогдоод нэмэлт өөрчлөлт орсон. Тэгэхээр 2022 онд бол тамхины бүтээгдэхүүний энэ хэрэгслийг 2404 гэдэг ангилал руу буюу тамхин бүтээгдэхүүн гэдэг ангилал руу оруулсан шүү. Тэгэхээр энэ маань ингээд тамхин бүтээгдэхүүн гэж ангиллаж байгаа учраас бид нар 30% татвар тавиад байгаамаа. Таны яриад байсан түрүүний хэлээд байсан хэрэгсэл гэсэн тамхины одоо татах хэрэгсэл гэдэг маань энэ маань болохоор халаах хэрэгсэл гэж явдаг. Тамхин бол тусгайдаа 2404 гэдэг ангиллаар орж ирдэг. Тамхины энэ халаах хэрэгсэл нь 85 43 гэсэн ангиллалд ганцаарчилсан зориулттай ийм цахилгаан хэрэгсэл гэж орж ирдэг юм аа. Энэ нь болохоор цахилгаанаар цэнэглэгддэг тамхиа одоо энэ руугаа хийгээд ингээд татдаг ийм хэрэгсэл. Тэгэхээр энийг Гүцэж хариулъя. Микрофон 2. Тэгэхээр тамхин тусгайдаа өөр ангиллалтай цахилгаан хэрэгсэл нь болохоор өөр ангилалтай орж ирж байгаа учраас энэ цахилгаан хэрэгсэл буюу төхөөрөмжөнд бид нар 85 43 гэдэг ангилалд оруулаад цахилгаан хэрэгсэл гэдгээр нь тусгайд нь тавьсан. Энийг бол ганцуудагаар аваад хичнээн тамхиг татах боломжтой учраас дахин ашиглах боломжтой гэдгээр нь тоног төхөөрөмжөнд оруулж ирсэн шүү гэж. За дараагийн асуудал болохоор электрон тамхи энэ байна. Электрон тамхи гэдэг нь яаж байгаа гэхээр цахилгаанаар ажилладаг. Батарейгаа хийлээ гарлаа. Энэ электрон тамхи.
Энэ яг үхээр цахилгаанаар ажилладаг. Энэ нь яг адилхан одоо энэ электрон одоо никотин агуулсан шингэн бодистой энэ бодис нь болохоор 2404 тамхин бүтээгдэхүүн гэдгээр ангидагдж байгаа. За энэтэйгээ нийлээд ороод ирэхээр цахилгаан тамхи болчихж байгаа. Энэ нь ганцаараа орж ирж байгаа тохиолдолд тамхины эд анги гэдгээр бас 8543-аар батарей нь орж ирдэг. Тэгэхээр ингээд тус тустай ангилалтай байгаа бид нар яг одоо ангиллын кодын бол Дэлхийн гайлын байгууллагаас гаргасан 22 оны зөвлөмжийн дагуу ангилж байгаа шүү. Тэгэхээр урд нь бол одоо энэ бидний одоо яриад байгаа юм бол тамхин бүтээгдэхүүн гэж электрон бараа гэдгээр ингээд хүмүүс андуурагдаж яриад байсан болохоор одоо энэ маань 22 он Дэлхийн гайлын байгууллагаас тавьсан зөвлөмжийн дагуу одоо Монгол улс одоо гайлын байгууллага энэ ангиллын кодоор оруулж ирж байгаамаа. За энэ дээр бас юу гэж юм хэлмээр нэхэр энэ дээр нь бол ингээд бичээс тавгаа тий би түрүү хэлсэн энэ одоо юу химийн байж шүү гэд. Дээрээс нь 21 наснаас дээш хүн хэрэглэдэ шүү гэд тавьчихсан байгаа. Одоо 3% никотин агуулсан шүү гэд тавьчихсан байгаа. Тэгвэл одоо Монгол улсын стандартын дагуу МНС 5024 тамхин бүтээгдэхүүн янз бүр тамхины стандартаар болохоор нэг ширхэг тамхи маань хамгийн өндөртөө 1.3 мг одоо ийм никотин агуулсан байна гэж байгаа. Тэгвэл энэ маань процентоор байгаа шүү. Тэгээд та аль нь илүү их одоо хортой бай гэдгийг илүү харна. Гэхдээ бид нар янз бүр тамхин жигсэн электрон тамхин